Берлин дэх аялын маань 2 дахь өдрийн аялын влогийн хүү эхэлж байна. За бид эдний эхний өдөр Нельсон Мандела сургууль дээр зочлох байгаа. За бид хэд өглөө 8 цагт босоод за эдлийн өглөөнийхөө цайгаа уусан байгаа. За бид хэд хажууханд байдаг кофе шоп дээр өглөөний цайгаа уусан. За тэгээд бид хэд өглөө Бисмарк одоо нөгөө метроныхоо буудлын дээр одоо энэ шинэсэл бид хэд чинь сургууль руугаа тэгээд өөр босод газар руугаа л эжэнээс байнгын суугаад явна. Манайд бол бөөнөрөө мэдж байгаа бах. За тэгээ Батцэгч биднийг хамгийн ихний өдөр ингээд дагуулад сургууль руу явсан байгаа. За тэгээд манайд бөөнөрөө явж байна. Би байнгын гарталт нь яваастай байгаа. Хажууд нь гэх юм уу. За ой машин канагч үжин. Нэг ч бэлжиж одоо цатнаад байгаа гэсэн шүү дээ. За тэгээд Германд нэг гоё онцлог зүйл нь болохоор ингээд дугуйн замууд нь хаасаагүй яг ингээд машин замтайгаа зэрэгцээд явж байдаг. Улаанаар тэмдэглэгдсэн. За тэгээд германчууд бол нэлээ их дугуйндаг хүмүүс үлээ. Одоо ингээд яг дугуйн замаар нь энэ бол ингээд сүн гэл хажуугаар ч машинтайгаа зэрэгцээл маш урдан явдаг. Тэгээд ер нь бол дугуйн зам дээр ерөөсөө алхаж болохгүй. Баар нөгөө өдрөө л тэгэл ил хараал гаргалаа юм шүү дээ. Одоо харж байгаа байхгүй. За дугуйны замаас гараарай. Арих хоёр нэг хаач. Селфи дээр авч. За энэ хүү бидэд Нельсон Мандела сургууль дээр хүрэлцэн ирсэн байна. За бид эдийг ирэхэд хамгийн түрүүнд
Флорентина багш бидүүдийг халуун найрсгаар бидүүдийг дахин уулзсантаа таатай байна. Баярлалаа. Сайн байна уу гэд ухтаад мэдлэлээд тасч авсан. За бидүүдээ болохоор ингээд Берлинд байрладаг Нельсон Мандела сургууль дээр ерөөдөө Монтероса сургуулийн маань багш нар ийхүү ингээд туршлага хуримтлуулахаар одоо ингээд сургууль дээр үйл ажиллагаатай танилцаж одоо хичээл дээр сууж хүүхдүүдийн хэрхэн оролцож байгаа, хичээлдээ оролцож байгаа ямар хичээлүүд ордог, ямар бүтээгдэхүүн одоо ашигладаг тийм. Ер нь бол бүхэл тарлын одоо яг судалгаа хийж одоо дуршлаг хуримтлуулахаар ирсэн. За тэр дундаа бидэд Флорентина багш болохоор бидэд бүгдээрэнд нь одоо ингээд баг яван явтлаа ингээд хажуудаа дагуулад цуг бүхэл чадах зүйлээрээ ингээд төлөвлөгөөгөө өөрчлөөд те. Ерөөсө бүгдих хамт одоо ингээд тайлбарлаад сургуулаа бүрэн танилцуулаад илүү их юмнуудыг зөвлөд өгсөн. За тэгээд бидэд одоо сургуультай танилцах гад өнөрөө ирсэн байна. Ажилтай байд. Гэтэ хэдүүлээ тэр уулзалтан дээр ингээд чимээгүйгээр те садаа болохгүйгээр ингээд хажуугаар нэг хүмүүсийг нэг яах вэ? Ich glaube, das ist ein guter Einstieg. Können wir rein? Ja, wir gehen zusammen und danach erzähle ich euch was über die Schule. Ja klar. Тэгээд эхлээд тэнцэнэ ороод хараад тэгээд цаашаа Ja? Jo, ja, rein. Дараа нь нотгийн багш шиг явсан юм тайлгнаад юм бэлдэх учраас чи тийм санаатай юм. Яаж за. Би бол бичлэглээ шүү. Та нар зураг авах. Бид жоо өсөд танилцуулах болж байгаа. Тэр гоё дөрөв. Яваа. alle 6 Wochen. 7. bis 10. Okay. Дотоогоос хангалтаар ангийнхан ингэж нийлж 6-7 хоног болгоо ингэж юу сурсан тийм тэр мэрийг яадаг. Тэгээд дүү сайтар нөгөө дууных нь анги нь бас ангиараа нэг өөр биш явчихад ирсэн юм байна. Тэгээд тэрийг аваад амт дуу муу сурсан тийм тэр захирал сууж энэ доо. To be ashamed of all my scars. Run away, they say. No one will love you as you are.
soul. Just one look and I can hear a buried. One more look and I can get everything. Whoa, whoa, Mamma Mia, here I go again. Mama, how can I resist ya? Mamma Mia, just show again. Mama, just so much I miss ya. Yes, I've been broken hearted. Whose is the day we got it? Why did I ever let you go? Mamma Mia, now I really know. Mama, I can never let you go. Je n'en veux pas, donne-moi une limousine, j'en ferai quoi? Offre-moi du personnel, j'en ferai quoi? En Manor à Neuchâtel, c'est pas pour moi. Offre-moi la tour Eiffel, j'en ferai quoi? Je veux l'amour, la joie de la... За тэгээд Флорентино багш бидэд гарч ирээд одоо сургуулийнхаа талаар, үйл ажиллагааны талаар бидэд зөвлөмж мэдээллүүд хүргэсэн. тийм юу гэдэг аахгүй загийн etwas zu Jul damit man Берлинд болох Берлин Германд бас байдаг гэж магадгүй 1-ээс 3 дугаар ангийг цуг оруулцдаг байхгүй. 1 2 3 гэхгүйгээр цуг оруулаад тэгтэр чи ямар юутай байдаг вэ гэхээр 1-р ангид орж байгаа зарим хүмүүс уншаа сурцсан байдаг шүү дээ. Бичээ сурцсан байдаг. Тэр нөгөө хэд нөгөө 2 дугаар ангийнхантайгаа цуг хичээлээ. 3 дугаар ангиас нэг жоохон хоцроод байгаа хүмүүстэй л дээ. Тэгээд тэднэртэйгээ ингээд тэгээ 1-ээс 3 цуг оруулдаг тэг ангинууд байдаг. Эднийх болохоор 1-2-оор цуг нийлүүлдэг байна. Also Jul ist bei uns so, dass diese Kinder, wenn sie anfangen mit der Schule, 1, 2 oder 3 Jahre in den 2 Jahren verbleiben können, je nachdem, wie schnell sie in die Schule reinkommen und anfangen mit dem Lernen. Ja. Das ist, glaube ich, noch wichtig, dass die individuelle Lerngeschwindigkeit eine große Rolle spielt. Genau, habe ich gerade das noch dazu gesagt. Alles gut, weil ich wusste nicht, ob du nur über den Jahrgang gesprochen hast. Nee, habe ich zu Jul, weil das ist was Neues für dich. Genau. Dann ist, glaube ich, noch wichtig, dass wir immer 2 Klassenlehrer sind. Also von Klasse 1 bis 10 sind wir zu 2. Und die Klassenstärke? 26 Maximum, also zwischen 20 und 26. Und die Klassenlehrer sind immer ein englischsprachiger und ein deutschsprachiger. Und dann gibt es noch einen Sozialpädagogen, Erzieher. Und das ist immer dabei? Also 3 Leute? Die sind in einer Stunde zusammen und sonst unterrichten die abwechselnd in der Klasse. Alles klar. Юу нь одоо 3 хүн багшлах гэдэгтэй нэг ангид 3 хүн байдаг. Яг үүгээр нэг англи хэлтэй багш, нэг герман хэлтэй багш, тэгээд нэг туслах гэдэг нь нөгөө нэг хүмүүжүүлэгч гэдэг ингээд тэ бас тусалдаг. Гэхдээ яг хөө тэр нь заавал гуруула яг тэр өдөржингөө байна гэсэн юм бол биш. 2 багш нь нийлээд дараа эсвэл нэг багш нь нөгөө хүмүүжүүлэгчтэйгээ нийлээд ингээд ордог. Тийм. Тэгээд ангидаа одоо 20-с 26. Ich wollte nur wegen der Schülerzeit sagen. Das Besondere ist an der doppelten Klassenlehrergeschichte, dass man eben die Elternabende und alle Elterngespräche zu zweit führen kann. Das ist manchmal sehr gut. Ja. Und das auch beide Sprachen, weil die Eltern sprechen manchmal nur Englisch. Ja. Oder Deutsch vielleicht. Хоёр багшийн учир утга нь юу гэхээр зарим ээж аав нар зөвхөн англиар ярьдаг. Одоо гаднаас ирсэн хүмүүс харан байна. Зарим ээж аав нар зөвхөн германаар ярьдаг юм те. Тэгэхээр нөө хоёр багш чинь герман англиар ярьна шүү дээ. Тэгээд ингээд нөгөө эцэг эхийн хурал хийхэд маш ойлгомжтой хүмүүстэйгээ нэвтрэлцгийн тул. Тэгээ юу нэгтэй team систем Берлин ч гэсэн ерөнхийдөө тийм. Одоо манай хүүхдчих ч гэсэн тийм 3 заавал хүн байдаг. Gut, ansonsten ist das so, weil die meisten sind aus der Grundschule. Та нар баг сургуулийн багш нар гэж ихэнх нь ja, die Mehrheit. Genau, alle 2 Jahre in der Grundschule werden die Klassen neu gemischt. Alle 2 Jahre, okay. Und die kriegen ein neues Klassenteam. Also
Die bleiben immer 2 Jahre in einem Team, Ja. die Kinder, Ja. die Lehrer und dann wird gewechselt. Okay. Nach 2 Jahren in der Grundschule. Also die Schüler werden gemischt und die Gemischt. Lehrer. Ja. Окей. Ингээд юм байна. 1-2 дугаар ангийнхан нөгөө цог хичээлдэг гэсэн шүү дээ. Тэгээд дуусангуудаа багш нь солигдоод хүүхдүүдээ ч дахиад микс нь болд юм байна. Das ist deshalb, damit die Kinder im ganzen Jahr einen guten Zusammenhalt haben und sich alle kennen. Окей. Яг нөгөө нэг төгсөлтийнхаа хүүхдүүдийг хоорондоо хооронд нь танилцуулаад одоо нэг заавал анги бүлэг гэлтэй үүсгээл ингээл ингэж тэгхгүйгээр бүгдээр ингээ нэг жиг байлгахын тулд юм байна. Und in Klasse 7 bis 10, also im Alter zwischen 12 und 16, da bleiben die Kinder zusammen bei einem Lehrer, also bei 2 Lehrern und in einer Gruppe, weil das in der Entwicklungspsychologie Ja. für Pubertät Ja. auch eine schwierigere Zeit ist. Klar. Окей. 12-оос 16 нас гэхээр 7-оос 10 дугаар анги те. Тэд нар нь бол дандаа нэг бүлгээрээ явдаг юм байна. Багш нар нь ч нэг, ангийн ч нэг. Тэгээ яг тэр чинь бол нөгөө нэг те өсвөр үеийн насны хүмүүс чинь өөрийн онцлог байна шүү дээ. Тийм бие даа, ангаараа байна. Тэрэн дээр нь холбоо болчтой. Im deutschen Schulsystem ist es dann so, dass die Schüler können nach der 9. Klasse einen Abschluss machen, nach der 10. Klasse einen Abschluss, nach der 12. und nach der 13. За Германд болохоор 9-р ангийн дараа нэг төгсч болдог. Төгсөөд сургуультай явах байж болно. Тэ одоо өөр сонголт хийж 10 дугаар анги, 12, 13. Тэгээ ингээд заавал хатуу одоо 12-ыг төгсөөд чи одоо дээд сургуульд орох. Түгээд янз янз байдаг. Nach der 9. Also sie brauchen 10 Pflichtjahre Schule. Ja. Das heißt, 9. Klasse geht nur, wenn sie irgendwann wiederholt haben. Ja. Also für schwer schwache Schüler. Hallo. Hallo. So, mein Schulleiter, Herr Dr. Bauer, ist jetzt da. Hallo, Hallo, Herr Bauer. Grüße Hallo. ganz herzlich. Ja. Leider kam für uns ist auch alles sehr überraschend. Ich habe schon erfahren, dass sie Schwierigkeiten hat oder beziehungsweise es immer kompliziert ist mit den Visum. Seien Sie herzlich willkommen. Wir wollen versuchen, irgendwie ein Programm für Sie zustande zu bringen. Herzlich willkommen und alles Gute. Alles klar, danke schön. Энэ болохоор сургуулийн захирал доктор Бауер байна. Тэгээд юу гэж та нар ингээ гинт айгуу те. Өдөр die wussten glaube ich selber auch nicht, dass sie kommen. Ja. Das ging ganz schnell. Тэгээд та нар гэрсэнд маш их баярлаа гэж байна. Тэгээд тавтан морил гэж байна. Wer ist der Psychologielehrer? Er Wo ist Brandach? Sie sitzt da hinten. Ah ja. Sie macht auch bei den Älteren, ne? Psychologie. Чи дээдлийн ангиудад бас те сэтгэл зүйч гэдгээр явна үстэй те. Ja, ich glaube, das ist für die ganze Schule. Genau. Also wir haben Ausweisung für die Zeit, du sollst die anderen alle. Яг зөвхөн нөгөө нэг онцлогийг хийж байгаа. Ja, und wir können diesmal mit ganz schönem Wetter erwarten in Berlin. Und ich wünsche Ihnen gute Laune und alles Gute. Und wenn Sie irgendwas haben, Fragen, dann können Sie sich gerne an mich wenden. Okay, das Wetter haben Sie gut vorbereitet. Dankeschön. Genau, wir tun, was wir können. Цаг агаарыг гоё бэлдэж өгсөн бай гэсэн чи бид нар чадах юм а хийж гин гинэ. Тэгээд эрсэнд баярлалаа гэдэг чи. Тэгээд асуух юмнууд байвал санаа зовхгүй асуугаарай гэж. Okay, alles Gute. Alle freuen sich wegen Wetter und so. Ja, alles Gute. Ja, danke schön. Dankeschön. Also, die wollen natürlich ein kleines Geschenk überreichen, deswegen fragen die, wann Dr. Bauer da ist. Ja, wir schaffen das irgendwann diese Woche auf. Ja, okay. Heute Also, ist ein- ich glaube, wir haben das sogar mitgebracht. Ja, dann gucken wir mal. Wir sind ja ein bisschen heute noch zusammen. Ja, wir haben noch ein bisschen. Өнөөдөр амжуулаад өгөх гэдэг. Er hat jetzt das Management-Meeting Okay, okay. und hat danach haben wir noch ein Meeting. Aber es Aber klappt. du bist bei uns. Ich bin bei euch. Okay, gut. Тэгээ нөгөө нэг мэдээж ирэх нөгөө нэг яг та нарыг ихийг мэдээгүй байсан болохоор те нөгөө төлөвлөсөн ажлууд байсан. Тэгтээ уулзаад Die International Laborator oder so, die haben das. Oder das also ein bilinguales Abitur, was 50% Englisch und 50% Deutsch ist hier an der Schule. эднийх болохоор нөгөө 13 одоо гимназиум гэж байдаг аахгүй 12 жил хүмүүс ярьсан шүү дээ. А тэр биш эднийх болохоор удаанаар сургадаг. 13-аар сургадаг. Тэгээд төгсөлтөө хоёр янзаар Германы тэр абитурт гэдэг юм. Тэгээд англи хэлээр бас түрүүний international baccalaureate гэсэн шүү дээ. Тэрийг бас яг үгээр тэрийг зөвхөн одоо манад байдаг нөгөө American School, International School гэж
байдаг шүү дээ. Монгол тэднэр өгдөг тийм үстэй эдгээр бас Wir warten erstmal ein bisschen, bis die hier weg sind. Die ganzen Mäuse. Ganz nette, sehr nett. Die haben sehr nette Schüler. sich auch eine sehr nette Lehrer. Auch ganz nett. Ja, Они ч дуусах. Одоо энэ маньгүй яаж байгаа. Ihr könnt auch schon wieder mal, kann ich mal Fragen sammeln. Ja, ja. Schon die Kinder was Bestimmtes lernen, damit sie gleich von hier aus schon wissen, was wir machen. Ja, deshalb sind die 13 Jahre natürlich sehr gut. Also sie haben, wenn man noch nicht 18 ist, hat man eigentlich international keine großen Chancen, überhaupt irgendwo zu studieren, zu arbeiten, eine Wohnung oder ein Zimmer zu bekommen. Das ist sehr schwer. Und deshalb ist es so, dass viele Schüler, die am Gymnasium sind, machen ein Jahr erstmal gar nicht. Oder Genau, machen machen so. Das gibt es bei uns auch. Aber wir geben uns natürlich große Mühe, dass die Schüler wissen, was sie machen. Und wir haben 3 Praktika. 9., 10. und 11. Klasse gehen die Kinder in Beruf, 2 Wochen oder auch bis zu einem Monat und lernen und gucken sich das an. So dass mein Kind zum Beispiel, also mein ältester Sohn war beim Architekten und bei einer Umweltschutzorganisation. Dann war Pandemie. Mein mittleres Kind war beim Architekten und geht jetzt in einen Kindergarten. Meiner war auch seinem Kindergarten. So echt. Тийм юм байна. Эднийх болохоор герман сургуулиуд ингэдэг байхгүй. Одоо манай хүүхдийн сургууль дээр болохоор нэг удаа л юу вэ? Практикум гэдэг шиг нэг удаа. Нэг жил одоо очиод сураад яг дадлах тийм яг дадлах. Эднийх болохоор бүр 9-10-11-д заавал тэр нөгөө чиний мэрэгчлийн асуултыг хариулах байхгүй. Хүн заавал нэг мэрэгчлийн одоо нэг фирмд очиод одоо юу гэдэг архитектур судлаж байгаа тийчээтэй бюро дээр Тэгэхээр замын маш олон жил өгсөн байхаа. Яг одоо юу нөхөр удаан жил өгсөн байхаа. Auf jeden Fall freut sie sich, dass es ein tolles Projekt gibt überhaupt, ne? Dass man so einen Austausch machen kann. Und sie hofft, dass dieses Projekt lange lebt und alle davon gut profitieren können. Okay. Wie sagst du getan? Hier sitzen die Frauen und die Männer am anderen Raum. Hier sind unsere netten Sekretärinnen. Tage hier ab und zu sehen. Natürlich. 3, 5 oder 3? Nee, 8. Ah ja, okay. So, und, Ich übersetze. ja. Und du kannst ja übersetzen, dass falls sie verloren gehen Ja. im Schulhaus, dann können sie hierher kommen und dann macht Britta eine Ansage und dann komme ich wie die Feuerwehr angerannt. Хэдэн сургууль дотор төрчих юм бол нарийн бичгийн өрөө олоод ирээрээ тэгээд энэ чи зарлуулна гэдэг. Тэгээ Флорентина гүйж ирээд авч авах гэдэг. Ja, alles klar. Ich lasse meine Sachen so. Монголоор хэлсэн. Би дөөрчлөө. Хүүхдүүд байхгүй тий. Genau, das ist die Bibliothek.
Ja. Wir haben also natürlich sehr viele Bücher, die für die Klassenarbeiten ausgeliehen werden. Und wir haben nach Fachbereichen sortiert. Gibt es also praktisch Bücher, die hier bleiben, die nicht ausgeliehen werden. Und es gibt natürlich auch Bücher, die geliehen werden können. Romane, Filme und so weiter. Die Besonderheit ist noch, dass die Textbücher, also die Bücher, die Sie für den Unterricht brauchen, die sind im Prinzip, ich würde sagen, zu 80% haben wir die unten im Magazin, also im Archiv. Das heißt, die werden an die Schüler ausgeliehen. Ja. Du meinst diese Schulbücher für, Ja. für die Nutzung. Германы систем бас тийм байхгүй. Та нар одоо сургуультай яадаг юм гэдэг нь номоо сурах бичгээ та нар зээлдэггүй. Сургууль зээлдэггүй. Түрээслээ тэгээ нөгөө хүүхдүүд нь хэрэглээ буцаагаад өгдөг. Тэгвэл ажиллах юм байна. Эднийх тэгдэг. Энэ номын санд бол зээлдэгч ном байгаа. Зөвхөн энэ чиж хэрэглэж болох номнууд байгаа. Тэгэл ихэнхдээ одоо энтэй нөгөө нэг ажиллаа бичихтэй хэрэглэх тойл ч юм уу тэгээд янз янзын зузаан номнууд бас байдаг. Уншаад тэ өөртөө зээлээд аваад уншиж бас болох номнууд байгаа. Сурах бичгээ одоо дээр бас зээлтэй байна. Klassensätze. Also Sie wollen ein Buch lesen, einen Roman, dann wird es bestellt und dann wird es aus der Bücherei unten hochgebracht und dann können die Lehrkräfte es hier abholen. Тэгээд тэр чинь зөвхөн одоо тэр жилийн сурах бичгээс гадна одоо юу гэдэг нэг роман унших боллоо гэж бодъё л та тий. Тэгээд тэрийг ч гэсэн багш нь захиалдаг гэж байна. Захиалаад тэгээ байлгаж яадаг. Тэгээд тэрийг тэр ангитай хэрэглэчээд буцаагаад өгдөг. Тийм юм. Aber ich kann auch für meinen Unterricht Bücher bestellen, die dann gekauft werden. Wenn ich jetzt ein bestimmtes Projekt mache, kann ich das beantragen und dafür gibt es auch ein Budget quasi, ja, dass man thematisch Bücher kaufen kann für die Library und die baut sich dann quasi dadurch auf. Gibt es ein Jahresbudget wahrscheinlich? Ja, es gibt auch ein staatliches Budget, ist gar nicht so schulgebunden. Da kann man immer irgendwie was draus machen. So viele Bücher sind es ja eigentlich nicht. Okay. Ja. Du meinst jetzt für dein Fach, ne? Immer für alle Fächer. Wenn die jetzt, sagen wir mal, wir haben das vielleicht kannst du es verknüpfen damit, wir haben so Monatsthemen. Okay. Ja, jeder Monat hat ein anderes Thema. Zum Beispiel April ist der Monat der Nachhaltigkeit, Mai ist der Monat der Technik und dann bestellen wir speziell Bücher, die dann mit dem Monatsthema zum Beispiel zu tun hat. Okay. Юу яа гэм бэ? Бид нар болохоор одоо юу гэдэг үзэж байгаа сар болгоныг сэдв үздэг юм байл да. Одоо тэ юу гэдэг 5 сар нь техникийн сар гэх юм бол яг тэр сэдвээ яаж байгаа тэр сэдвтэй холбоотой сурах бичгээ юм уу номоо захиалт юм бэ. Дээрээс нь цаанаас нь усаас тодорхой хэмжээний мөнгө өгдөг гинэ. Одоо зөвхөн тэр сурах бичгийг захиалахын тулд. Тэгээд тэрийг одоо юу гэдэг мань хүн өөрийнхөө салбарт зориулсан сурах бичгээ захиалах ч юм уу те. Тэгэж юу яаж болдог. Зөвхөн одоо сургуулиас хамааралтай бишээр бас мөнгө нэмжлэг аваад. Auf der anderen Seite ist natürlich auch viel digital. Wir haben Rechner, die wir regelmäßig einsetzen. In jedem Klassenraum ist mindestens einer, manchmal oft mehr als einer. Und wir haben 2 Computerräume für Klassen komplette und dann halt hier Computer. Es gibt ein freies WLAN, also hier an der Schule. Wir haben Gott sei Dank, die unterschreiben das und wir haben Gott sei Dank auch ein Glasfaserkabel. Das heißt, das Internet ist schnell. Эднийх болохоор нөгөө нэг шилэн кабел гэж яриад байдаг шүү дээ. Хурдан интернет бүдэг. Тим юм тавьчихсан юм байна сургуулаараа. Тэгээд бас их сонирхолтой юм эднэр юу интернет хэрэглэж болд юм байна. Тэгвэл нэрээ та нар орж авах гэсэн. Бүх сургуулиуд тийм биш. Ер нь 20-тай байдаг. Гэхдээ эднийх бол хэрэглүүлдэг юм байна. Wundert mich mit dem WLAN auch, weil wird ja auch nicht wir haben hier eine sehr, sehr, sehr gute Gruppe. IT-Management und auch eine Fachvorsitzende IT, die sich sehr darum bemühen, dass es hier nahtlos läuft, weil wir sind im Schulversuch, also digitales Lernen. Wir sind also eine Modellschule und da brauchen wir natürlich das WLAN. Юу юм бэ? Анхдагч юм байна. Ер нь тэрэн дээр бид нар компьютер дээр айгу хичээл хийж байгаа. Тэгээд тэр утгаараа ч гэсэн тийм юм нэвтрүүлж байгаа юм байна. Тэгээд энэс гадна яг хоо энэ компьютер дээр суугаад ажиллаж болно. 2 өөрөө байгаа юм байна. Нөгөө хичээлийг ордог. Анги болгонд ер нь 1-2 компьютер тавьсан байгаа гэж. Und in der Grundschule wird auch sehr viel gearbeitet mit Computern. Da haben die Kinder Laptops und Tablets, auch in der 1. Klasse. Alle Klassen oder bestimmte? Nee, alle, aber nicht komplett. Also die haben alle überall Geräte und die haben auch Computerräume in der Planung. Das ist schon sehr wichtig in der Grundschule auch.
лаптоптой ч юм уу те. За хичээл хийхдээ хичээлүүд ордог гэж. Genau, ich erkläre euch an einem anderen Tag nochmal was über, wir arbeiten ja mit Google Classroom und wir arbeiten nochmal anders als immer Monte Rosa. Wir machen so ein bisschen, wir haben das ganze Programm und wir wollen natürlich ein bisschen papierfrei. Google Classroom гэхээр ажигтай. Monte Rosa бас хийх гэдэг бидрээс арай өөрөөр арай өргөнөөр тэрийг тэрийг бас нэг өдөр үзүүлсэн юм. Workspace, ne? Und da gibt es sehr, sehr viele Apps und wir wollen dann, wie gesagt, möglichst wenig Papier, das ist auch ein Nachhaltigkeitsthema. Тийм богоч өгөө цаас байх хэрэглэхээр те. Яг бүх юм дигиталаар явах хэрэгтэй. Gut, wir gehen noch ein bisschen rum. Ja. Danke. Du hast ja bald keine Zeit. Genau, aber wir sind ja noch ein bisschen hier, nächsten Tage. Danke. He's a VIP, okay? We gotta protect him. What are you thinking? Hold him back. Ja, das ist sehr interessant hier, weil die Oberschüler aus der 12. Klasse, 12 дугаар анги сурагч нар юм. die sind im International Baccalaureate. Ja, und die machen einen eigenverantwortlichen Research. За өөрсдөө судалгаа хийж байгаа юм байна гэж. Und es gibt jetzt 3 Räume, das hatte ich für morgen eigentlich im Schedule, aber die sind heute mehr dabei als morgen. Okay. Und es gibt 3 Räume, die sind nebeneinander. Okay. Und die zeige ich dir jetzt gleich mal. Und ich würde euch bitten einfach, dass ihr mal so ein bisschen guckt, was die so machen. 20 Minuten oder so oder 30 und dann könnt ihr auch gehen. Weißt du, das ist ein guter Plan. Du willst uns verlassen sozusagen, die sollen... Genau, und ich zeige dir die Räume und die wissen dann Bescheid. Okay. Kannst du das kurz sagen, dass sie wirklich auch sich hinter die Schüler mal stellen, sondern einfach mal gucken, was die da so machen. Das ist okay, die Lehrer wissen Bescheid. Ингээ 3 анги заагаад өгье гинэ. Майкл ч одоо ингээд ажилдаа явах байгаа байхгүй тий. Тэгээд та нарын санаа зовхгүйгээр энэ 3 анги зааж өгсөн ангид ингээ хүүхдүүдийн яг юу хийж байгааг нь хараад тий. Болж өгвөл эсвэл группаар хуваалцчихгүй да нөгөө нэг Нямбайр нэг нөгөө хин блэ ярьж чадж байгаа оюунаа тий ингээд тэгээд ингээд очиад юмудаа хараад хэдүүлээ нэг 20-30 минут харчаад тэгээд хөөчихсөн. There are 3, das sind hier 3 Räume. За Нельсон Манделын сургууль дээрээ цаг 30 минутын дараа дахин ирж өөр хичээл дээрээ суух болсон болохоор за бид хэд ингээд өдрийнхөө хоолндоо орох гээд явж байна. За
хажуухаанд байдаг нэг гоё ийм мөг шиг хөшөөтэй газарт гадаагаа сууж бидэд хоолсон байгаа. За өдрийн хоол маань харагдж байна. За тэгээд зарим нэг авч дуртай зарим нэг аваад тасгалж өгсөө тэгэл. Тэгээд заримуд нь бас жоохон нэлээд үнэтэй дүү санагцаа. Бараг 7 евро хэрчэн 20 мянган төгрөг. Юм уу да Монгол мөнгөөр. За тэгээд бидэд хоолндоо орчоод буцаад Нэлсэн Манделаа сургууль дээр ярьсан. Die Noten für das ganze Jahr, die mussten letzte Woche eingetragen werden. Okay. Das heißt, diese Woche und die nächste Woche sind alle verreist. Diese Woche ist so, dass es findet kein Unterricht mehr statt, der irgendwie notenrelevant ist, der in das Zeugnis geht, sondern die müssen halt irgendwas machen. Das heißt, viele gehen raus, jetzt ist sowieso Mittagspause im Moment, also die haben jetzt alle Pause. Түрүүчийн өнгөрсөн 7 хоног гэхэд одоо энэ жилдээ нэг хоёр хагас жилийн сургуулийн хагас жилийн дүн гарсан. Тэр одоо эдгээр хичээл суусан ч суугаагүй ч ямар ч дүн авсан ч тэрний хамаарахгүй. Тэгэхээр ерөөсөө багшаалч гэсэн жоохон сул байлгаад таны дуртай юм аа хийдээ гадаа тоглоод ингэж одоо угаасаа үдийн сайнны засалгаа болчиход байгаа болохоор. Das heißt, viele machen Ausflüge oder Workshops oder machen irgendwelche anderen Sachen. Und wenn es warm ist, dann ist es sowieso so, dass wir oft rausgehen und draußen auch Unterricht machen. Ингээд ийм халуун болчих юм бол ерөнхийдөө юм байшиндаа байхаас илүү гадаа гарч юм багшилч ангиудтайгаа тийм юм хийдэг. Genau. Also, wenn man Unterricht sehen will, muss man eigentlich vorher kommen. Ja. Ja, genau. Also ihr könnt euch, genau. Mein Unterricht zum Beispiel fällt jetzt auch heute aus. Oh, wirklich? Ja, weil die Kinder die Bücher zurückgeben. Ja, also die müssen die Bücher zurückgeben. Was haben wir jetzt? Hier, wir gehen jetzt nochmal den Kunstraum anschauen und dann können wir nochmal in die Grundschule rüberschauen. Okay, ja? Gut, das ist gut. Genau. Weil sonst ist hier gar nichts weiter heute. Das war halt viel. Morgen können wir was anschauen. Okay. Ja? гарч одоо өнөөдөр болохоор маань нэг хичээл маягаар орохгүй байна. Яг гэдэг хүүхдүүд номоо өгөх хэрэгтэй гинэ. Тэгээд юу вэ? Гэхдээ өөрийнх нь ажилтдаг гэхээр хэсэг нь авчиг гэж. Тэгээд нөгөө баг сургууль руу дараа. Одоо яа? Хүүхдүүд 8 өндөр юм аа. Энэ баг нэг метр 90-ээс метр 90-ээс дэш аа. Би чинь нааш. Hi. I just wanted to tell a little bit about the school, a bit more, and then we might start with Юм хийдэг газар байна да тий. Okay, also, das ist meine Kollegin Olivia. Olivia ist meine Kollegin aus den USA. Sie ist eine Kunstlehrkraft. Sie
sie hier alle ihre Ausbildung an der Schule fertig gemacht hat und die jetzt hier arbeitet. Und sie kann so ein bisschen erzählen auch, wie sie arbeitet. Vor allem unterrichtet sie auch in der Grundschule. Das ist sehr interessant. Also sie hat beide. Sie hat Klasse 3, 6, 8 und that's it, ne? Und 9. Ja. Yeah. Is it okay if I speak in English? And someone else translate? Nico or you can translate. Aber ich kann es auch gleich probieren. Wenn ihr was nicht verstanden. Also von mir aus können Sie gerne Englisch sprechen und dann die Lehrer, die sprechen, 2 Lehrerinnen sprechen Englisch und dann können Sie übersetzen. Okay, aber alle verstehen Deutsch? No, I have to translate it anyway. Okay, perfect. Well, I started working here last year, so I've been here for a year and a half. And I mean, I guess I could show you some of the things that we're doing today in the 8th grade, and what we have done in the past. So we were working on some egg cups, like we made some pieces out of ceramic. There are some that are maybe better than others, but they are for holding your soft-boiled eggs. Maybe stop, she can translate? Go ahead. Do you want to translate? Or Nico mo yun na hinig. Хүчтэй цааш ажиллаж байна. Аа тэгээд бид нар ингээд өмгөний тогтоогч хийж хийсэн байгаа. So we are working with design. So what I was teaching the 8th graders is about form and function, like making something beautiful that also works well. So we took some measurements of the eggs and we made sure that it was like kind of the exact correct size. We learned about clay making, about design. So a lot of them are very functional. Like here you can put a spoon or something, or like a knife for your soft-boiled egg. So it was a fun project. Nico? Яаж сэтгэж хийж болно чи ингээ хадгалт тавих явахтаа давхар тийм аяас гэж чөлөөтэй сэтгэж хийдэг байгаа. 8 дугаар ангид хийжсэн. 8 дугаар ангид юм гэж хэлж Тий нөгөө анхаарах юм нь штэ. Зөвхөн одоо яаж дизайн яаж ингэж харагдаж байгаа нь биш, амьдралд яаж хэрэгжүүлэх үү те. Тэр хоёр талаас нь харж байгаа байхгүй. Тэгтээ дөнгөж саяын чиний хэлдэг шиг те. Зөвхөн энэ та нарт бас сони юм байж магадгүй. Яа гэвэл эдгээр айгүй хүндэг иддэг. Чанцсан үндгийг ингээд энчэнэ идээд muss ich generell zu dem Essen wie Europäer Ei essen. Das muss ich auch erklären, weil das ist nichts Normales für Mongolen. Тэгээд энэ дээр болохоор эдгээр чинь нөгөө цайн дээрээ заавал ингэж өндгөө идэх. Тэгээд тэрийг ингэж дээдлийн ингэж хагалж байгаад ингээд ухаад хаалгаар иддэг байхгүй юу. Тэгээд энийг ингээ гой харагдахтаа бас гол нь биш те. Гой харагдах нь маш чухал. Тэгтээ хажуугаар нь бас functionтэй те. Яаж хэрэглэх үү гэдэг. Тэр энэ чинь хаалгаар тавиад юу яагаад те. Okay, this is very interesting, Olivia, because the Monte Rosa school is also a sustainable school. So if you talk about the printing technique, that's really cool now. Also das ist eben wichtig, wir machen auch viel im Kunstunterricht mit Nachhaltigkeit, so dass hier in der 8. Klasse ist der Schwerpunkt Design und auch Raum, räumliches Arbeiten, also Arbeiten im Raum mit Struktur, und deshalb ist es alles, was sie gemacht hat in dem Jahr, hat damit zu tun. Одоо танаа Монтерозо сургуулийн дээр үстэй нөгөө нэг юу гэж нэрлэдэг Монгол дээр тэр чинь and later we're going to make insect hotels. I don't know if you know what those are. I didn't know until I moved here. But we're going to build like homes for these insects. But first we're making some prints out of them. And so the way that we made these prints, so you can just kind of make duplicates. I can show you some more examples. So it's a printmaking technique where we're carving into these milk cartons, like old kind of milk carton material. You can carve into it with a needle, or we have these kind of special tools to carve into the milk carton, and then you have this design that you then send through the printing press, which is this machine here, that prints it onto paper, so you can make
duplicates. But I can kind of pass them around if you would like. I can show you these. Тийм гол нь тэгтэр чинь бас юм биш үү те нөгөө нэг одоо тэр сүүний сав мавыг те хайчлаад ашиглаад тэгээд бидний юм хийдэг зураг яадаг. А тий түрүү нөгөө нэг Оливия дээр хийх юм нь мань хүн чинь бага ангид бас багшилтай байна. Тий бага ангийн багш Olivia, du bist in der 3. und dann in der 6. und dann 8, no? Und 9. Klasse auch. Okay, 9. Тийм байна. 3, 6, 8 plus. Тэр бага ангид бас мань хүн юу нэг хичээлээ. And then but this is just a really good project for just one class. So it's kind of the end of the school year now, so we only have 1 or 2 more classes. So this they can do in just like 1 hour. Нэг орчуулж болно шүү. Оо. Тэгээ энэ болохоор яг юм хорхоонуудыг юм хүмүүс хийгээд байгаа. Тэгээ яг сонирхолтой юм байна. Өөрсдөө хангаж хийчихээ тэгээ принтлаа л те. But it's really cool. Some students Yeah. So I have these printouts of, maybe I have more, 1 second. This project we are learning about the artist Andy Warhol, and he made like his most famous works are like in the Campbell's soup cans, if you've ever seen them. He makes a lot of printmaking. So we're learning about stencil printmaking. So the way that they are doing this is that they make a stencil for every color or every layer. So these are good examples here, where they'll cut out the different layers, and then they'll push the paint through. So for example, if like here, the student is not finished yet. He still has a couple more layers. But if you cut out, like for instance, this is just the black layer. If you cut it out, then you can press paint through with a sponge. And then eventually, once he finishes it, it will look something like this. So this is another way of printmaking. Und ist das die Technik, was Andy Warhol selber benutzt hat, oder? It's the same. No, he uses screen printing, which uses like, I don't know, if you have a shirt with like a logo on it, like this monster shirt. That's kind of the same technique. I can pull up a video if you want to see it, but it's different. They use like a screen, and they have a special like squeegee that they use. But this is more of like a simple way of doing it. Yeah. Because you need a lot of special equipment for that. But Andy Warhol гэдэг нөгөө нэг агнистай юу байдаг шүү дээ те. Зураач тэгээ бас мань хүн зүгээр зураг авдаг байсан. Тэгээ би нөгөө гол нь асуусан юм яг мань хүний техникийг танд хэрэгжилж байгаа мó гэж үгүй гэж. Яг тэр техник нь биш. Гэхдээ тэрийг жоохон хэлбэржүүлсэн маягаар те. Тэгээд яг наа чи нэг хоёр талтай юм байна гэж би харж байна да. Нэгт нөгөө нэг нэртэй тэр Andy Warhol-ыг танилцаад нөгөө талаас нь бас техниктэй ингэж зургийг янз янзаар болгож болох юм байна гэдгээ. Тийм л юм. Зүгээр нэг номон дээр уншуулаад заах биш. Өөртөө яг юм хийх. Зөвхөн тэгж л яг. Also өөр урлагийн юу авах. Waren Sie nicht dabei? Nee, das habe ich nicht gefragt. Ich meinte nur wie heißt dieser Verein? Weil die haben jetzt nicht genau so was. Nee, das ist, ich beschreibe es dir. Das ist ein Prozessdokumentationsbuch. Nee, das meine ich. Achso, Entschuldigung. Was ihr hier unterrichtet, ob die genau so was in dem Sinne haben. Also die haben Kunst. Ja. Sie haben Kunst, aber es ist kein Kernfach. Okay. In der Mongolei ist es ein ganz kleines Genau, normalerweise. Und wichtig ist, wir verstehen den Kunstunterricht also als Grundlage für die Recherche, wie Insekten, das ist jetzt Naturwissenschaften oder Design, das ist so auch ein Ei und die Mathematik und Physik, das Ausmessen, also das ist immer die Grundlage, um andere Sachen zu erarbeiten. Okay, dann нэгээс 10 хүртлийн нөгөө хичээл нь ороод ямар ч нэртэй байсан яг. За гэхдээ одоо энэ хамгийн гол танд ойлгуулах гэдэг нь болохоор одоо зураад зогсохгүй те.
одоо амьдралтай л ингээл ямар нэгэн байдлаар яаж уялдаж холбогдож тэ тэрийг ойлгох нь аягүй чухал. Тэгээд 1-ээс 10 дугаар ангид энэ хүүхдэд ийм ном байгаад тэгээд чамд байгаа бүх санаа одоо юу гэдэг дизайн ч юм уу ямар ч юм энийг юм хийх гэж тэрийг наага хажууд нь өөрөө бичих ёстой юм байна. Би ингэж бодоод ийм юм хийсэн юм аа гэх. Тэгээд тэр нь өөрт нь хэрэгтэй яадаг вэ гэхээр тэр хүүхд яагаад ийм санаа гарсан те. Тэгээд тэр нөө бичихийн хэлдэнд бас айгүй хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө санаагаа бас ингээд цаашаага хөгжүүлэхэд зүгээр тэгээд дараа нь бичсэн юм ань чи хэдэн жилийн дараа ань чи 1-ээс 10 хүртэл бичгээр чи хүүхд чи уншин штэ яаж тэр нэг ингээд те би өөрөө яаж сайжирч авсан тийм учиртай юм байна. Тэгээд 10-аас дээш болохоор энэ одоо юугаа урлагийнхаа хичээлийг чи сонгон болгож авч болно авахгүй ч гэж болно. Ер нь 10 дугаар ангиараа ингээд дууссан юм байна. Энэ ном нь бол. Бүр өндөр хэсэглэл нэг. Тийм 1-ээс 10 хүртэл. Харти тийм ээ. Diesel-ийн Kenntnis. Ja, genau. Ich war bei der Fortbildung. Ja, wahrscheinlich. Genau. Und grundsätzlich ist es so, dass wir versuchen, die Kinder sehr früh zum selbstständigen und selbstorganisierten und selbstständigen Lernen zu erziehen. Also sie organisieren ihren Arbeitsprozess selber und sie teilen ihre Zeit selbstständig ein. Das ist bei uns so, dass es nicht frontal ist. Wir stehen nicht vorne und machen den Unterricht, sondern wir geben eine Aufgabe und dann haben die Schüler die Werkzeuge, die Olivia gemacht hat. Und die sind wirklich schön. Das ist auch Müll. Ja, ich muss das einfach sagen. Da hinten, wir haben davon 500 so eine Boxen. Ja. Ne, die sind von einem Optiker, Brillengeschäft. Und da waren die Brillen drin. Und wir wussten nicht, was wir damit machen sollen. Ich habe Olivia gesagt, wir haben so viel so eine Kisten, hast du nicht eine Idee? Ja. Und dann hat sie die Idee entwickelt, dass sie so Reliefs machen. Und man sieht hier, glaube ich, sehr gut, auf der einen Seite gibt es eine klare Aufgabenstellung. Ja. Und auf der anderen Seite gibt es viel Freiheiten, die selber individuell zu gestalten. Энэ дахиад нөгөө нэг хайжсэн материал хэрэглэсэн байна. Яасан гэсэн чинь ийм нүдний шилний дэлгүүрээс энэ одоо арталт нь байгаа жижигхэн хайрцагнууд байна шүү дээ. Тийм баахан хайрцаг хаях гад тэгээд ингээр хэдүүлээ юм хийе л да гэд. Тэгээд Оливия ийм санаа гаргаад тэгээд энэ ч одоо ийм балконууд байна шүү дээ. Тэгээд юм хаа. Тэгээд хүүхд толгоо өөрийн санаагаа бас ингээд дүрссэн юм байна. Genau. Oder schöne Idee, Olivia. Чи нөгөө амар лаг урсан юм. Энэ лаг хөөсөн бахан муур зурдаг. Schön. Weil ihr euch vielleicht fragt, wie kann der Raum funktionieren, wenn hier ständig Schüler drin sind? Weil eigentlich geht es auch nicht so richtig. Dieses Jahr hat es nicht so gut funktioniert, aber normalerweise haben wir immer Schülerhelfer, also Assistenten, die kriegen so Credits, also für das IB-Programm, dass sie regelmäßig, also 1-2 Mal in der Woche hier aufräumen. Ja? Ich habe vergessen mit 2 Stunden pro Woche. Okay. Das war Ich gucke gerade, der Drucker blinkt. Zeig mal ganz kurz. Something. Ein Unterricht, 45 Ja, also 19 Minuten haben sie. Also In Kunst, ja. Aber ihr seht natürlich auch, es ist genauso wie in anderen Schulen, die Schranktüren sind kaputt, also das sind 5 Türen fehlen. Es werden natürlich Materialien kaputt gemacht. Wir haben ein gutes Budget, das ist ganz gut. Das heißt, wir kaufen nach, wenn Sachen kaputt gehen. Die Schüler klauen auch Sachen. Klar, die machen Sachen kaputt. Aber unser Anspruch ist eigentlich, dass jeder Schüler das gleiche Material hat. Das ist das Wichtigste. Das heißt, keiner bringt was von zu Hause mit. Alle haben das gleiche Material. Sonst ist das unfair, wenn man unterschiedlich viel bezahlen muss. Weil die Schüler natürlich unterschiedlich
viel Geld haben. Es haben manche auch kein Geld. Ja? Und wir wollen nicht, dass das ein Thema ist. Deshalb stellen wir alle Materialien zur Verfügung. Okay, keine okay. юу яа гэм одоо ийм хүмүүс тэгээд зарим чадна зарим чадахгүй тийм болохоор зүгээр бид нар өөрсдөө бүх юм гаргаж зүгээр мэдээж яг манай зарим шүүгээ өвдөрсөн байгаа заримдаа юм алга болно асуудал бас гардаг гинэ тийм юм чинь манайч гэсэн байгаа. Okay. Ja, und das ist natürlich so, dass wir sagen, dann muss man halt damit rechnen, dass Sachen auch kaputt gehen oder verschwinden. Und einmal im Jahr müssen wir den Raum, alle Räume ausräumen für die Grundreinigung und das ist sehr schwierig, weil man muss den ganzen Raum, alles in den Flur räumen. Bis jetzt, nächste Woche, in 10 Tagen. Und dann müssen wir danach alles wieder reinräumen. Aber ist auch gut, weil dann räumt man, schmeißt man ganz viel weg. Und so. Жилдээ нэг удаа нэг бүх юм сэвэлдэв юм байна. Тэгэхээр энэ ангид байгаа бүх юм гадаагаад фототоо тавьж байгаа. Эндийн сэвэлчээд хайх юм хайчаад тэгээ буцаад юм. Also die Räume haben alle entweder einen Beamer oder ein Interactive Whiteboard. Und wir stehen, also hier. За одоо бид Nelson Mandela баг сургууль руу одоо явах гэж байна. За яг сая сургуулаасаа ингээд гараад нөгөө тийшээ ер нь бол нэг холгүй ойрхон байт юм бэлээ. За Amazon Florentина багш бидэдийг дагуулад явах гэж байна. За тэгээд тийш очиод ямар ч цаа яг сайн нэг шиг гоё бүхэл зүйлсүүдийг нь харуулахыг хичээж явах болно. За явцгаая guys. Машина. Дугуун замаар яваач. Нэг ямар хөөрхөн нэг Mr. Bean-ийн нэг машин шиг тий. Бараг тохиолдол дугаартай. Төрөл бүрийн машин байдаг нөө. Монгол шиг тийм нэг прус. Зөв нүдэнэ шитгэхэд прус онно гэдэг шиг. Эцэг бол нэрээ. Дугуй могоо бол ч жинхэнэ. Би өнөөдөр мэдээ дээр ямар Энэ машин ачтайх юм биш үү? Арайч. За одоо цаашаа нарийн яваад байгаа хаалттай юм гэсэн юм да. Аа. Яа чи ингэж
Яваа. Гэл. Амжина гэж байхгүй шүү. Окей, маш. Ийм байна хараа. Чи нөө дарангууд хүн тэг яг хоо хэсэг хугацааны дараас баг. Саяхан утарсан. Тэр хүн дарахгүй бол нэлээд удаан хугацааны дараас тийм. Die haben Cater. Ja, ich meine, ich glaube, es ist jetzt abgeschlossen. Die sind schon fertig. So they were super interested in the primary. Die haben überall Wohnhäuser rundherum. Das ist in der Monte Rosa auch so. In der Monte Rosa ist die Schule auch mitten in der Stadt. Die eine jedenfalls. Und da sind lauter Wohnhäuser rundherum. хүүхдүүдийн тэн нөө хадаа өнгөрүүдийн чи цагаа өнгөрүүлдэг тэр газар нь тэн одоо яг пауз болж байгаа юм байна. Засарч маань байна. Тэгээ яг нэг хотын төвд байдаг сургууль болохоор эргэн тойрон дандаа нөхөн орон сууц. Тэгээ Монтероза бас тийм байсан тийм. Wir haben mehr Platz. Wir haben mehr. Das ist Gebäude für die Nur Grundschule, nur Grundschule. 1 bis 6. Hat mich voll gekratzt.
all outside, they just read. Also statt rauszugehen, lesen die hier lieber. Yeah, so send to Sie haben auch eine eigene Turnhalle hier drin. Weil Turnhallen sind in der Monte-Rosa-Schule ein echtes Problem. Die haben keine eigenen Turnhallen. Die ganze Etage ist nur Freizeit. Also nur Freizeitbereich, keine Klassenräume. Das ist vielleicht noch ganz wichtig, diese Etage. Obwohl da steht Classrooms. Ja, das ist alt. Das sind Räume, aber es sind nur Freizeit. Okay. Ja, aber das ist also interessant ist natürlich ein Klassenraum. Ihr könnt gucken, ja, weil die sind ja leer quasi, ne? Hi there. How you doing? I'm showing my Mongolian delegation around. Хичээд ордог юу биш зөвхөн юм чөлөө. Гоё юм те. Ричээлээ. Чээ. Ерөөсөө чөлөөт цагаа хүүхдүүдийн өнгөрөөдөг. Kitchen гэнэ тоо. Жаа, яна жаа. This is Sarah. Так ще і Lass es da bitte stehen einfach. Ja, энэ үлдээ. Хичээл эдний гөрөө үзээ тэгээ явъя. хүүхдүүдийн нэр нь байна уу? тийм. Хүүхдүүдийн нэрээр байна уу? So ein klassischer Raum von den ganz Kleinen. Die machen gerade Pause wahrscheinlich, ne? Ja, die haben eine Konferenz, die Kinder sind schon teilweise nach Hause gegangen. Nee, nee, guck mal. Ah ja, wie lange haben sie Pause? Also, das ist so typisch, ne? Also, die haben Энэ бага ингийн юутай англи одоо яг нэг жирийн ингээд Und guck mal hier.
Die Bücher, hier, die see the books, guck mal die Bücher, die Kleinen haben die Bücher. Тийм ээ тий. Тэгээ ер нь надад яг бэлэнгийн сургууль ерөнхийдөө айдсан. Одоо манай хүүхдэр ч гэсэн юм өөрсдөө ширээгээ янз янзаар хөдөлгөн. Багш нар нь одоо ингэж ийм групп болоод ажиллах гэвэл ингэж ажиллаад тэгээ багшийн ширээ ичээ бай. Тэгээ итгэж байгаа хүүхдүүд зөөдгүй. Илүү авч явахгүй одоо тийчээ юу гэдэг энэ тооныхаа номыг тийчээ үлдээ чи дэвтрээ чи үлдээ чи даалгавар авах юм бол зөвхөн дэвтрээ авч явах чинь. Тийм байж байгаа шээ тий. Одоо энэ эдэг нөө пауз хийж байгаа. Тэгээ хүүхдүүд бол тийчээ нэрээ бичээд өөрийнхөө тустай юмнуудаа хийгээд үлдээ чи. Тэгээ юм. Dann haben Sie die Kopfhörer für die? Тэгээд өөртөө бас нөгөө нэг бусдын садаа олоод өгтэй. Энийхээ зүгээд нөгөө юу damit sich besser konzentrieren können. Und цагаар ажилласан юм энэ цаг байлаа. Тэгээд үүдээ хааж байгаа хоёр өөр юм ажиллагаа яв. Үнэн шүү дээ. Төрөний бас нөгөө нэгээс хоёрдугаар анцуг байдаг гэдэг. Ажлууд бас амарч мамх юм бол хөвтэй юм. Und da gibt es auch so Matten, ne, wo man sich hinlegen kann. Spielen Sie Gitarre, singen ein bisschen. Siehst du? Ja. Habe ich auch erklärt, dass man nicht jede Zeit die Schulbücher mitschleppen muss, sondern ne, eher so hier. Die haben auch Schränke alle auf dem Schrank. Genau. Und jeder Schüler, das ist nicht, dass sie selber alleine schon ihre Unterlagen haben und selbst dran gehen. Und das, was ich vorhin gesagt habe, weißt du, mit dem eigenen Arbeitsprozess, sie haben einen Wochenplan. Ja, du kennst es sogar noch nicht. Self-management гэдэг шүү дээ. Тэр нэг миний шоолгон юу вэ? Тэр би яг юу хийх ёстой вэ? Тасаа нэг өөр мэдчихэж байна. Тэгээд тэрийг бас hello. This is Ina is the primary school principal. Sie ist die Grundschulleitung. You came from far away. Yeah. Okay, interesting. My son is getting married this year, and he was talking about choosing Mongolia as the destination for his honeymoon. This year? Really? Seriously, no, he's in Washington DC. Anyway, dann wünsche ich euch noch viel Spaß. Ach, was not it? Bitte Zigarren. Du machst das. Ja, völlig in Ordnung. Okay, let's go downstairs. Bye. Энэ намраас танда шорт бодлоготой ажиллана. Тийм содор явуулсан шүү дээ. Та хүртэл одоо шорт бодлого юмсгээ. Одоо тийм шорт бодлого. Гэтэ ханаа хийхдээ нараад байсан. Über 20 Minuten, aber dann gibt es eine Mittagspause. Nicht eine ganze Stunde. Yes, man. Гоё юм тийм. Баг кино хийгээд байна. За ингээд ерөнхийдөө Нельсон Мандела сургуулийн маань эхний өдрийн танилцах
клуб маань ингээд дуусаад бид хэд явах гэж байна. За тэгээд дараагийн хэсгийн влог дээр болохоор за бид хэд одоо илийн хэсэг маань чигнэсээ эхэлж байна. За тэгээд дараа өдөр нь бас дахиад Нэлсэн Манделай сургууль дээр ирэх болно. За дараагийн видеогоороо үргэлжлээд уулзцгаая guys. Bye.